хүн чанарын боловсрал, хүмүүжил, хүн чанар гэл ерөөсөө өрөвдөх сэтгэл гэж хажуугаар нэг ороод ирж байгаа. Тэгэд хэрвээ өрөвдөх сэтгэл байхгүй, хүн чанар байхгүй бол тэр боловсрал одоо миний бодож байгаагаар тэгэд ингэ төсөөлөгдөд байна. Зүгээр нэг юм мэдээлэл мэдлэгээр дүүрэн химэл оюун ухаанаас ямар нэг юм ялгарх юм байхгүй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Сүүлийн нэг 30 гаруй жил бол ер нь энэ дипломны боловсрал хүнд харагдах үзүүлэхийнхээ боловсрал дэндүү анхаарсан юм байна. Тэгээд монголчууд бол боловсрал гээд толгоогоо заадаг. Хүмүүжил гээд зүрхээ заадаг. Тэгэхээр энэ хүн чанарын боловсрал гэдэг зүйл энэ ялцчгүй энэ дотор л яваад байна да. Тэгэхээр энэ мэдлэг гэдэг зүйлийг бол нэмж болт юм уу? Ер нь бол ингээд сураад л те. Тэгээ бид нар бол боловсрал гэдгийг зүгээр нэг юм диплом буюу энэ гэрчлэгээний хэлбэрээр ойлгочод байгаа юм. Боловсрал гэдэг бол ер нь хүнээр хүн хийх Монгол ухааныг л боловсрал гэдэг. Тэгэхээр хүнээр хүн хийн гэдэг ерөөсөө хүн болоог өмнө гарч ирээгүй. Тэгэхээр нөгөө нэг хүний дата олж тий одоо эрдэм номыг шингээхтэйгээ ижээ автаа арчлалтай хүний үг даахтайгаа төм олондоо тустай бахыг л одоо хүн болжтэй гэж хэлээ. Тэрийг боловсрал гэдэг байсан баг гэдэг монголчууд тий. Тэгэхээр бид нар энэ хүн чанарын боловсрал дээр маш их анхаарах цаг нь болсон. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгтинг радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. За хөтлөгч аймаа миний би сонсогч та бүхэн 7 хоногт нэгээс 2 зочин урьж ярилцдаг. Ихэвчлэн сэтгэл зүй, эрүүл мэндийн чиглэлийн бас дээрэс нь Монгол ах уу ёс заншил сонирхож байгаа болохоор энэ талын зочныг урьж ярилцуулдаг. Сонсогч та бүхэн Хөгтинг радиог радиогоор Улаанбаатар хотод 82.9 119 долгионоор хүлээн аван сонсоорой. Харин Хөгтинг радиогийн хөтлөгчдийн бэлтгэсэн подкастуудын шин дугаарыг болон хуучны архивын дугааруудыг Хөгтинг радио YouTube сувгаар сонсох боломжтой. За мэдээж мөн Хөгтинг радио пэйж хуудсыг дагаж бидний бэлтгэж байгаа шин зочдын мэдээллүүдийг бас хүлээн аван сонсоорой. Өнөөдрийнхөө зочныг танилцуулъя. Сэдв сонирхолтой сайхан Монгол хүний үнэт зүйлийн тухай бид ярилцсан. Дээрээс нь хүн чанарын боловсрал гэсэн ийм цагаан сэдвүүдийг сонгож авч байгаа юм. За хишиг дүүрэн заяат төрийн бас байгууллагын тэргүүн оюун гэрэл сайн байна уу? Энэ өдрийн минь төргий. Сайн байна уу? Тавтай сайхан уу? Ажил үйл нь дүүрэн сайхан байна уу? Дүүрэн сайхан байна. Бидний ажил одоо өдөр тутамдаа өөрсдийнхөө сонирхсон шин зочдтой уулзж байгаа, зочдтойгоо дурлаж тэмүүлж ярилцдаг гэдгээрээ одоо хөтлөгчтэй хийж байгаа ажлын давуу тал хамаг аз жаргал нь бас эндээ байдаг болов гэж боддгийн. За оюун гэрлийг хүний нөөц мэргэжилтийг нь мэднэ. Нэг хэсэг бол хүний нөөц мэргэжилтэн хийгээд одоо болвол яг энэ сэдвийн дагуу хүмүүст мэдээлэл өгөөд энэ сэдвийг одоо Монгол ахуй заншлаа Монгол хүний үнэт зүйлийн талаар ингээд яриад түгээгээд явж байгаа. Тэгэд яг ойлгох гээд нэг хэцүү биш байна л да. Ягаад гэвэл хүний нөөц гэдэг чинь хүнтэй сэтгэл зүйтэй шууд харилцдаг ийм салбар учраас яалтчгүй энэ хүний тухай, дотор хүний тухай ярих хэрэгтэй юм байна гэд орсон болов уу гэж бодож чинь би зөв тав өнгөрсөн үү? Зөв байлгаа хаа. Ер нь хүний нөөцөөр ажил одоо хийгээд хүмүүсийг анзаараа ингээ харж яхаар ер нь байгууллагч бай, хувь хүнч бай, ер нь гэр бүлч бай, ер нь хүмүүс байгаа газар дандаа харилцаа явдаг. Тэгээд хүний нөөц гэдэг бол ер нь одоо бүх зүйл дээр одоо хамааралгүй гэж юм гэж ер нь байхгүй. Тэгээд байгууллагын хүний нөөцийг анзаараад ахаар энэ хүн чанарын боловсрол, давхар сэтгэл зүйн боловсрол, тэгээд бие биенээгаа хүндлэх байдал, тэгээд ер нь бол их сонирхолтой л доо. Тэгээд нөр нь хүний нөөц HR хийнэ гэдэг бол хүний сэтгэл зүрхийг судалж ойлгосон байж тэр одоо ажил урагшаа явдаг байгууллага амжилттай байдаг тийм. Учраас хүний нөөц дээр нэмээд би гэр бүлийн сэтгэл судлаач гэдэг мэргэжлэр одоо магистр хамгаалах гэж суралцж байна. Давхар бас нөгөө Монгол хүний үнэт зүйл ер нь бид нар юунаас үүссэн юм бэ? Өв уламжлалаа бид нар өвлүүлэн, өртөөлүүлэн тээж явах учир шалтгаан нь юу юм бэ? Ер нь Монгол хүний үнэт зүйл гэж юу ингэж судалмаар санагдаад. Тэгээ ер нь буддын гуйхаанч тэр одоо онгод тэнгэр бөм үргэлж бай. Ер нь бол ёс заншлын тэр номууд ч бай бүгдийг ер нь сонирхон одоо өөрийнхөө нөгөө хоббигоороо гэдэг юм сонирхдаг. Тэгээд аливаа зүйл чинь нэг юм шинжлэх ухааны үндсэлтэй бас нөгөө судалгаан дээр суурилсан мухас өшиг биш байх ёстой учраас аливаа зүйлд нэг юм хоёр талтаагаар шинжлэх ухаанчаар бас уламжлалыг бас хадгалах зүйтэй юм а гэдэг байр суртаагаар бас одоо юу гэдэг нэ таньж одоо ухаж ойлгож явж байгаа. Хүн ер нь олон дүртэй юм шиг
Тэр тусмаа эмэгтэй хүн ажил дээр ирээд ажилтан яг одоо би бол ингээд зочноо өмнөөс суулгаад ярилцж байгаа хөтлөгч сэтгүүлч болчтой гэртээ очиод ээж хүний хань болоод явцдаг. Таныг яг үндсэн мэрэгчлэрээ буюу хүний нөөц хийгээд явж хахад энэ хүмүүсийн ээж дүр, ажилтны дүр, дотоод хүн хоорондоо ер нь хэр ялгаатай юм шиг ажиглагдсан бай. Ер нь ялгаатай байх ёстой юм болов уу? Яг л нэг хүн нэг хүнээрээ байх ёстой юм уу? Энэ ямар ч тач ажигласнаар бол ер нь бол одоо энэ шинжлэх ухаан судалгааны төвшөнд ч гэсэндээ ер нь хүний дотор хүн буюу хүн чанарын суурь хутган бол арилдгүй яг зүрхэнд байждаг. Харин ямар дүрээр ямар үйл ажиллагааг бүтээх вэ, ямар ажлын ард гарах уу гэдэг янз янзын ааш төрхийг бас янз янзын авирыг шаарддаг. Тэр бол одоо яалтчгүй те. Зарим үед одоо манлайлагч байхын тулд ирч хүчтэй наамаа биш байх тохиолдол гарна. Зарим үед айдуу зөөлөн биш нөгөө харилцагчийнхаа учир ухааныг олох сэтгэл зүрхэнд нь хүрэхтэй. Тэгэхээр явж нөгөө алин модноосоо холддгоо гэдэг шиг зүрх сэтгэл бол одоо суурин юм да. Тэгэхээр хүний одоо суур хүмүүжил зан чанар гэдэг зүйл маш чухал юм аа л гэж хэлэх гэдэг. Монгол хүний үнэт зүйл гэд асуухаар яг нэг тодорхойлолт ч гэдэг юм уу хэлэх гэр хэцүү л ах. Монгол хүний үнэт чанар би хувьдаа нэг би энийг гэж бодож байна. Та бас нэг ингэ хэлээд явна. Манай найруулагч маань ч гэсэн ялгаагүй ингээл өөр өөрхөн бодлыг хэлэх байх. Гэхдээ яг одоо та энэ чиглэлээр бусдад нөлөөлж түгээж явж байгаа хүний хувьд арай нэг өөр өнцгөөс Монгол хүний үнэт зүйл ер нь яг юун дээр тогтоод байна вэ гэдгийг баримжаалж хэлэх үү? Ер нь энэ Монгол хүний үнэт зүйл боёо энэ Монгол одоо эцэг өвгөд эмээ өвөө энэ ах дүүс бидний одоо үе уламжилж ирсэн энэ уламжлал гэдэг бол асар том ойлголт. Тэгээд нөгөө дэлхийн түүхийг ярихын тулд Монголын түүхийг ярьдаг. Монголын түүхийг ярихын тулд дэлхийн түүхийг ярьдаг гэдэг. Тэгэхээр Монгол хүний үнэт зүйлд нэг дөрвөн том сэдв байгаа юм болоо гэж би анзаардаг. За хамгийн нэгдүгээр та ижаав хин юунаас үүссэн одоо эцэг өвгөд 9 үеийн ураг удамдаа талархаж юунаас үүссэн дээ л ер нь. Хүү ер нь байгаль дэлхийч бай юу ч ер нь юунаас үүссэн дээ их талархаж байгаа хэвээр. Тий. Тэгэхээр дэлхийн ээж биднийг үүсгэн бий болгоход нэг аяг усыг бий болгоход тэрбум жилиг зарцуулж идэг. Тэгэхээр дэлхий дээр хамгийн богинохон настай зүйл бол хүн байдаг. Тэгсэрнээсээ хамгийн их төвөөгч нь хамгийн их сэтгэгч нь тий хамгийн сэхлэггүй. Ан амьтад сургамал бүгд өөр өөрийн голдрлоороо биднийг сайхан амьдруулахад биднийг тэжээхэд бүх зүйл дээр өөр өөрийнхөө үүргийг зөрчихгүйгээр биелүүлж байгаа. Тэгэхэд хүн гэдэг амьтнаас бол янз янзын ааш авир бүгд гардаг. Болохгүй юм бүгд. Тий бүгд гардаг. Тэгэхээр яасан гэхээр хүн ер нь үүссэн зүйлээ үгүйс гэж болтгоо. Тэгэхээр юунаас үүссэн бэ? Эцэг өвгөд ижээ аавда талархах ёстой маа. Тэгэхээр ураг удмаа хүндлэх ёстой. Ингээд Монгол хүний үнэт зүйл бол урдгаа үүсэх юм бол та хинч биш маа гэдэг. Тэгэхээр энэ өв соёл болон юунаас үүссэн ураг удам ах トゥ хамаатан садна өндөр дэд өвгтэйгээ хайрлан шүтэж хамгаалж тий тэднийхээ өв соёлыг үргэлжлүүлэх ёстой. Ер нь оюун гэрэл гэдэг хүн шууд гинтгэн нөгөө гарч чаагүй учраас 9 үеийнх нь өвд нилээн хичээсний үр дүнд бидний хүн болгод юм байна л да. Тэгэхээр энэ их сайхан хувь заяанд эцэг өвгд нь хичээсэн бидний төлөө нэрээ нөгөө монголчууд ярьдаг штэ өрмөн үлдэх хорвоод үний явах юмсан гэд. Тэгэхээр энэ одоо болж байна л гэд бид бодоод байгаа юм шиг боловч бид яхаа нартаас буслаа гэж бодоход өр хүүхэд минь ураг удам минь бүх одоо өвлийн үр гэдэг зүйлийг үүрхэл юм хэлээ л дээ. Тэгэхээр энэ ер нь бол ийм ухар сүшиг туйлшрын гэхээсээ болдоор энэ бол яг монгол хүмүүст одоо тохиолцоорч байгаа тохиолцоорч явах болно гэдэг нэг юм байгаа. Хоёр дахь нь болохоор байгаль дэлхийтэй хүндлэлтэй хандах. Дэлхийн ижигээ хайрлахад л монгол хүний үндэцүүл багдаг. Тэгээ гүн зилээ гатгахтаа хүртэл сүйд тусаагаад тэр гацыг хатгадаг. Тий ингэж хайрладаг. Монгол хотлын оншоор эдэн байдаг авчирна. Дэлхийн ижигээ хүндахгүйсэн гэд эйтэн байдаг. Тэгээ бид нар уул усандаа хормоогоо дэвсээд мөрөгдөг, залбирдаг, ижээ авдаа, галдаа мөрөгдөг эн чинь бүх зүйл нь утгатай байхгүй. Тэгэхээр энэ уул усаа хайрлна гэдэг ер нь өөртөө гол хайрлаад байгаа. Тий. Байгаль дэлхийтэйгээ хүн яаж харьцсан эргүүлэл тийм л хариу хүртэн л дээ. Тийм учраас Монгол улсын хувь заяа, дэлхийн нийтийн хувь заяа энэ байгаль орчныг хамгаалахтай яаж ч чадсан одоо хамгийн одоо шууд холбоотой зүйл. Тэгэхээр монголчууд хоёрхан одоо мөр зүр цэцүүгээр л дэлхийн ижигээ хайрлах тухай
энэ ижээ аав одон сумдраа хайрлах тухай тусгасан ярьсан байдаг. Дараагийн нэг монгол хүний үнд зүйлийн нэг бол бидний урдах түүхүүд л юм байна. Тийм. Тэгэхээр түүх гэдэг бол түүхээ гэж монголчгэр бичингүүтээ тээж өртөөлөн өрнүүлэн өвлүүлэх гэсэн л утгатай үг л яваад байгаа юм л да. Тэгэхээр энэ үгнээсээ ахуулаад ер нь тээгээд өртөөлөөд өвлүүлээд өрнүүлээд цааш нь аваад явдаг зүйлийг түүх гэдэг байна. Тэгэхээр энэ түүх болгон одоо бас говьсон түүх гэж байна тий. Тэгэхээр бас цагийн хэрэгшээлээр албаар говьсон түүх байдаг. Зарим нь цагийн хэрэгшээлээр сарнсан эсвэл нэмэгдсэн гэдэг ингээ байдаг. Тэгэхээр энэ бид юунаас үүдэлтэй вэ гэдэгтэйгээ уялдуулаад бид нар ямар замыг туулж ирсэн бэ гэдгийг маш сайн мэдж байгаа хэрэгтэй юм л. Ер нь монголчууд ингэдэж шүү дээ, нөгөө нэг жоохон бодлаад ч юм уу эсвэл буруу шилсэн сүх шиг байгаад байгаа хүмүүсийг ойд төрсэн сармагчин л байгаа гэдэг. Тэгэхээр сармагчин гэдэг бол ойн хаан учраас хизээж ойдгүй төөрдгүй амтын гинэ. Тийм учраас ойн эзэн ойдоо төрнө гэдэг нэлээд л аюултай зүйл болж байгаагийн илэрлэл юм болоо да гэж тайлж бодож байгаа юм. Тэгэхээр мөхөс би бол яхав зүгээр нөгөө өөрөө ингээд хүний нөөцийнхаа чиглэлээр одоо ингээд ажиллангаа давхар энэ сонирхолтой бас ингээд хүн болгонд энэ Монгол өв соёлыг үнцүүлийн тухай ярьж өгмөр санагддаг учраас нилээ одоо бодсон. Тэгээд энэ мэрэгчлэр бас энэ гоё сэдвүүдээр ингээд жоохон гүнзгийрхээ ингээд явж байгаа юм. Тэгээд дөрөв техник үнцүүл бол одоо юу вэ гэхээр энэ бие биенээ хүндлэх ёсон. Энэ ерөөсөө л бүх зүйлийг амьтайгаа олтой болгоныг л хүндэлж ижил ер нь Монгол хүнч бай дэлхий дээр байгаа хүмүүс маш сайхан оршин тогтнох юм бэл. Тэнд гүйж явж байгаа шоргоолж тэнд байгаа жижигхэн хаалц тэнд дүнгнээд нисэж байгаа шумуул хүртэл бүх юмараа байгаль дэлхийн уялдаа холбоотой. Тэгээд тэр шумуул бидний одоо сонсохын мэдрэмжийг яг тэр зөкстэй төвшөнд нь байлах гэж дүнгэндийн билээ шүү дээ тий юм учиртай маш сонио. Тэнгүү тэнд байгаа тоншил яадаг гэлээ нөгөө модны муухай өтөлгөныг авж идээд байгаа юм шиг боловч байгалийн тэнцвэртэй байдал тэр өвгөн залуу модонд яаж нөлөөлөх үү гэдгээ тэр тоншил маань мэдчихэдэг. Тэгээ энэ тас шүү энэ бидний харахаар хар хэрээл яваад байгаа юм шиг боловч маш экологийн тэнцвэрт үүргүүтэй. Тэгэхээр энэ яасан гэхээр байгаа бүхэндээ талархах буюу амьтаа голтой бүхэнтэй сайхан харилцах. Нөгөө уртлын 3 маань одоо яг нэгтгсэн зангилаа юм бол гэж би бодсон. Тэгээд аливаа зүйл дээр юунд хүндэтгэлтэй хандна их сайхан. Тэгэхээр энэ эх орноо хайрлан, нижээ авгаа хайрлан, байгаль дэлхийгээ хүндлэн, найз нөхдөд хайрлан, гэр бүлээ хүндлэн гэдэг яг үнэндээ Монгол хүний яг уг язгуур чанар дотор байсан дөмөг чанарууд. Тийм монголчууд их дөмөг энтер гэж ярьдаг шүү дээ. Дөмөг гэдэг бол ер нь нэлээ хүнд дэм өгчөгтэй тийм сайхан хүмүүсийн жишээг дөмөг гэж хэлдэг байсан юм л. Тийм тэгэхээр энэ хин нэгэнтэй уулзахад нэг юм гоё нүдэнд нь баясал төрдөг, сэтгэлд нь гэгээ татдаг тий. Уулзаад холтоод явхад нэг юм ахаад уулзах юмсан гэдэг мэдрэмж. Монголчууд ер нь тийм л байсан. Тэгээд нөгөө мэднээс ахуулаад бас сайхан аятайхан болж байгаа нэтэр бас мэдгэж байгаа. Ер нь монголчууд энэ амны зөвтөө байх гэдэг зүйлийг маш их анхаарч ирсэн. Тэгэхээр энэ үнд зүйл дотор бидний амны зөвтөө байх гэдэг ойлголт бол орчны цагийн хэлээр ер нь ам юугаар болох нь амьдрал түүгээр бэлхнаа гэдэг. Ер нь тийм. Цаг явах тусам, шин цаг ирэх тусам одоо монгол хүний үнэт чанарын тухайд л сайжирч байгаа, ямар гоё юм бэ гэж бахархаж байгаа юм их олон байгаа. Эннээс бас дурдах бах. Бас яг энэ монгол хүний үнэт чанар юу юм бэ? Бид үнэт зүйл яг юу юм бэ гэдгийг бусадтай энэ дахиж сэргээх, сануулах ийм агуулгууд бас байгаа бах. Таасаа ингээд дөрвөн төрлөөр хэлж өглөө штэ. Эдгээрээсээ мэдээж одоо мухал ихтэй болохгүй байгаагаас нь энийг бид нар арай алдагдаад байгаа юм шүү. Хуучны ийм сайхан соёл, ийм сайхан хүмүүжил уг нь байсан. Одоо жишээ нь таасаа ингээд хэлсэн амны зөв яг тэ үг ажиллаа хийдэг. Хүн юу ярин түннийг дагуулдаг, татдаг ч гэдэг юм уу. Ингэж хэлээ. Ер нь энэ монгол хүн амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг. Ам юугаар болохоор амьдрал түүгээр бэлхнаа л гэсэн үгийн тайлал юм бэл. Тэгээ ер нь нэг юм би ч гэсэн дотроо бас нэг юмыг ойлгоол бодож ийсэн. Ер нь сайхан энергитэй хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ гэд хүмүүс надаас нэг сургалт орсон чи асууж. Тэгээ би амны зөвтөн амьдралын гэгээтэй байдаг. Амьдралын гэгээтэй хүн тэмүүлэх зорилготой байдаг. Тэгээд сэтгэл нь
туултал гундчихсан. Чигээд амьдрал нь бүтггүй байгаа хүн амнаас нь гоё гардгүй юм бэл. Тийм болохоор амьдрал нь сайхан, сэтгэл нь амар амгалан сайхан байгаа хүмүүний үгнээс амнаас нь сайхан үг гардаг. Дээр нь амны зөвхтэй байгаад ахаар амьдрал сайхан зүйл ар араасаа тохиолдож эхэлдэг. Түүнийг одоо өөрийнхөө амьдрал дээр гоё сүүлийн нэг 4-5 жил бас мэдэрч байгаа шүү. Тийм тэгээд ямар гоё юм бэ гэд. Ер нь анд найз байгаа ч гэсэн би ер нь одоо танилцж байгаа ер нь хуучин найзуудаагаа энэ төр хуучин найзаагаа жоохон гондуухан байвал миний найз амны зөвхтэй байгаараа сэтгэл өндөр. Ер нь хүн нэг юм хормоогоо чирсэн үгийн мухаа гэлсэн тийм байх юм бол хүнийг дагуулж л гундаад нь болохоос сэргээдэг байхгүй. Тийм учраас хинтээ нөхөрлөхөө яах вэ хөө гэдэг хүртэл энэ амны бэлэгтэй аштын жаргалтай байх ер нь шалтгаална. Тэгээд энэ нэг ураг удмын мөр дээр ер нь амны зөв гэдэг үг нь ямар учиртай вэ гэхээр энэ уруулд авч байгаа үг хөөхсөө одоо ингээл хэлэл болоо юм чинь гэж хүн бодоод иж магадгүй болохгүй. Энэ уруулд авч байгаа үг чинь Монгол хүний үг дамаанда маш их хүчтэй гэж би боддог. Ер нь эцэг үгэж ихсэн тэгж бодож байсан. Тэр нь ч бас үнэн байсан. Тэгээд яасан гэхээр энэ уруулд авж байгаа үгэндээ бас харам байх хэрэгтэй. Муухай үгэнд харам, сайхан үгэнд жоохон илбэг дүүрэн байх хэрэгтэй юм байна. Тэгээд алаа зүйл дээр нэг юм сайхан зүйлийг хараа баясаж мэдэрч чаддаг. Дотоод чанараараа мэддэг нэг юм байхад эргүүлээд л тэр хүнээс. Тэгэд нэг ер нь Чажамц хаан гэж нэг одоо манай 900-д энэ үед нэг юм сайхан хүн байна шүү дээ. Тэгээд энэ мундагчуултай, сайчуултай нэг 900-д бас энэ нэг үед амьдарч байгаадаа бид нар бас баярлах хэрэгтэй юм байна. Тэгээд гүйж очиад уулзаад сүд болоод тахын хаашийн тэр хүний сургаал үнд зүйлүүдийг энэ төр сонсох бас дуртай. Тэгэхээр нөгөө сайн яваа дээр нь сайхан зүйлийг түгэж байгаа энэ соён гэгэрүүлнэ гэдэг бас нэг миний үүрэг юм болов гэж би өөртөө бүр сүүлийн хэдэн жил бас үүрэг тавьж байгаа. Тэгэхээр энэ хин нэгэн зөв замаа олоход хин нэгэн ухаарад сонсоход амны зөвтэй үгийн сайхныг бас ухаарлын бас хэдэн үг хэлчихдэг байхнаас нэг миний бас нэг үүрэг юм болов гэд ингээд өдөр тутам бас өөрийгөө бас хяндаг. Энэ чинь нөгөө сахилга батгүй боловсрал бас хамгийн аюултай юм баггүй. Яг боловсрал. Тий. Одоо бид хоёрын бас танаас асуух гээд байгаа бас нэг том сэдв бүр энийг илүү сонирхоод байгаа юм. Хүн чанарын боловсрал. Нөгөө тий. Өндөр боловсралтай хүн мэдээж сайхан мундаг. Мэдээж одоо тэгэл бахархууштай тэр хүн зүгээр байж байгаад бас тийм боловсралтай болчоогүй. Гэхдээ хажуугаар нь гэрийн хүмүүжилтэй байх, бусдын оронд өөрийгөө тавих юм чадвартай байх, гэрийн боловсрал хүмүүжилтэй байх гэдэг энэ өндөр боловсрал бас одоо дутхааргүй маш том давуу чанар бас байгаад байна. Одоо нөгөө энэ байж иж хосолж ижил тэр хүн үнэхээр хүндлэгдэхээр сайн хүн байна гэсэн юм тодорхойлтыг авч явах хэрэгтэй юм шиг бодогдоод байгаа юм. Тий. Ер нь бол 3 дээд сургууль, 4 дээд сургууль төгсөөд олж аваагүй боловсролыг энэ Монгол хүний үндцэл буюу энэ Монгол ухаанд байж идэг. Тэгэл нөгөө зөв чийжлүүлдэг, дээрээс нь ардын үлгэр домог туйлс. Тэгээ дээр нь тэр нэг Монгол ардын дуунууд тэр ямар их ухаарлтай, ямар гоё. Гэхдээ тэр ямар агуу хүмүүс зохиосон юм бэ гэдэг. Тэгээ би гэдэг нэг юм эготой юм зохиогч байхгүй. Тэгсэрнээс ардын дуу гэсэн тийм Монгол ардын дуу. Тэгээд яг үнэн үгийг онж хэлсэн. Тэгэхээр энэ Монгол хүний үнд зүйлтэй шууд холбогдож байгаа юм бол энэ хүн чанарын боловсрал буюу зүрх сэтгэлийн боловсрал. Бид сүүлийн нэг анзаараад ингээд судлаад энэ он цагийн хэлхээс дээр жоохон ажиглаад ингээд ухаарад жоохон анхаарал тавиад ирэнгүүт сүүлийн нэг 30 гаруй жил бол ер нь энэ дипломны боловсрал хүнд харагдах үзүүлэх юмнийхаа боловсралд эндүү анхаарсан юм байна. Тэгээд монголчууд бол боловсрал гээд толгоогоо заадаг. Хүмүүжил гээд зүрхээ заадаг. Тэгэхээр энэ хүн чанарын боловсрал гэдэг зүйл энэ ялцчгүй энэ дотор л яваад байна да. Тэгэхээр энэ мэдлэг гэдэг зүйлийг бол нэмж болт юм уу? Ер нь бол ингээд сураад л те. Тэгээ бид нар бол боловсрал гэдгийг зүгээр нэг юм диплом буюу энэ гэрчлэгээний хэлбэрээр ойлгочод байгаа юм. Боловсрал гэдэг бол ер нь хүнээр хүн хийх Монгол ухааныг л боловсрал гэдэг. Тэгэхээр хүнээр хүн хийнэ гэдэг ерөөсөө хүн болоогүй хүн гарч ирээгүй. Тэгэхээр нөгөө нэг хүний дата олж тий одоо эрдэм номыг шингээхтэйгээ ижээ авдаа ачлалтай хүний үг даахтайгаа төмө олондоо тустай байхыг л
одоо хүн болжтэй гэж хэлээ. Тэрийг боловсрал гэдэг байсан баг гэдэг монголчууд тий. Тэгэхээр бид нар энэ хүн чанарын боловсрал дээр маш их анхаарах цаг нь болсон. Ийм ч учраас Монголд олон хүн чанарын тухай, боловсролын тухай, дээр нь Монгол уламжлалын тухай ярьдаг олон сайхан залуучууд хүмүүс нэмэгдээсэ гэж би маш ихээр боддог. Бас тэгж өрөөдөг тийм. Яг энэ сэдвийг сонсохдол хүн чанарын боловсрал, хүмүүжил, хүн чанар гэл ерөөсөө өрөвдөх сэтгэл гэж хажуугаар нэг ороод ирж байгаа. Тэгэд хэрвээ өрөвдөх сэтгэл байхгүй, хүн чанар байхгүй бол тэр боловсрал одоо миний бодож байгаагаар тэгэд ингэ төсөөлөгдөд байна. Зүгээр нэг юм мэдээлэл мэдлэгээр дүүрэн хиймэл оюун ухаанаас ямар нэг юм ялгарх юм байхгүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ байж ижил одоо хүнийг ойлгож өрөвдөх сэтгэлтэй хүн гэж юу нь юу юм гэдэг яг үндсэн чанараараа байх юм шиг. Бидний насны биднээс доош за нас хамаагүй байлаа гэхэд энэ хүн чанарыг илүүд зүуд тооцогддог, чухалд тооцож байгаа ийм хүмүүс байна. Байхгүй те. За ер нь бол диплом чухал шүү, академик боловсрол бүхнийг шийдэж байгаа шүү гэж бодож байгаа насанд хүрсэн хүмүүс байна. Үүний цаана яг тэр үзлээр өсөж хүмүүжж байгаа хүүхдүүд байгаа гэж бодохоор бас яах вэ гэж боддоо тийм. Хэлгүй яах вэ? Энд чинь улс их орны минь ирээдүй боловсралтай бие биенээ хайрладаг. Тэгээд бие биенийгаа гэсэн юм нэг ив хамтын сэтгэл зүйл байх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр нөгөө харамаа боддог нэг өсгөж хүмүүжлүүлээд байна уу да гэдэг нийгмийн эмзэглэл маш өндөр. Ойрын жилүүдэд бүр тийм ээ. Тэгэхээр энэ ганцхан өөрийнхөө хүүхдийг тордох ш. Бусдын хүүхдийг тордож байхгүй болол том болоод тордогдоогүй зүүн таяг гэсэн хин нэг хүүхдэд сайн болж хайрлаж дурлаж ирээдүйн хань нөхөр хоёр болох боломж маш өндөр магадaltaй шүү. Тэгэхээр өөрийн ганц тортгоос болдоор бүх нийтийн боловсрал буюу энэ одоо хүүхэд ахчуудын боловсралд илүү их анхаарах хэрэгтэй. Тэгэл эргээл явхаараа эн чинь нөгөө гэр бүлийн боловсрал буюу суур хүмүүжлэлтэй холбогддог. Тэгэд нөгөө хүүхэд ер нь ээжээ аавгийн тойл гэдэг тийм болохоор нөгөө ээж ямар байна яг энэ сэтгэлзүйчээр сурж байгаа болохоор бүр одоо бид нарт судалгааны төвшөнд одоо судалгаануудаа хийн дээгүүр нь олон янзын кейстэй ажиллана. Тэнгүүд яг л хүчирхийлэл төссөн хүүхд хүчирхийлэлтэй л зүйдэдэг өвлдөд байгаа. Тэгэхээр энэ аав ээж буюу энэ Монгол ухааны боловсролын чиглэлийн юмнуудыг нэлээд анхаарах хэрэгтэй юм бэл. Тэгэхээр энэ амны зөвхтэй байгаа. Өглөө босоод хүүгээ миний хүү сайн хүн болно. Миний хүү их сайхан шүү дээ. Найстай хайртай байгаарай. Тухан дээр нь үздэг. Тэр хүүг магтдаг, шаашаадаг. Тэгээ хүүгээ магтаад байгаа боловч ханигаа зэмлээд л тэр хорвоод тэр гэр оронд өрхийн тэргүүн шиг муухай хүн байгаа юм шиг ажиллаж болохгүй. Эсвэл өрхийн тэргүүн ханигаа бүтггүй эмхтэй юм шиг ажиллаж болохгүй. Тэгэхээр энэ яасан гэхээр ерөөсөө л гэр бүлийн тусгал гэдэг яг хүүхдээр илэрч ятгаал гэдэг. Тэгэл энэ олон судалгаанууд ч гэсэн явагдахад ер нь нэг 50 гаруй гэр бүл дээр бид нар эртээд судалгаа хийж үзсэн. Тэгээд гэмтэрэг толбогцсон хүүхдүүдийн 80 гаруй 88% нь илүү ээжээ аав нь салсан. Эсвэл дандаа хүнд амьдрал төссөн. Эсвэл огт аав ээжээ хайрыг үзээгүй. Эсвэл ээжээ хоёр нь салаагүй мөртлөөсөө 20 дахь амьдрал. Бүр 3 дахь амьдрал. Тэгээд яг ярилцаад үзэхээр жоохон хүүхдээ алаг үзчихсэн дүүг илүү хайрладаг, намайг хайрладаг байсан ч гэдэг юм үү те. Тэгэхээр ингээд маш юм сэтгэл эмзэг юм одоо дүр зургууд харагдлаа л да. Тэгэхээр энэ дээр аль талдаа бид нар төрийн талаа ухтан боож хүү гэдэг шиг манд ямар хамаатай ангилгүйгээр эх орондоо одоо ирээдүйн их сайхан Монгол орн цэцэглээ өвчхийн тухайтад өрөө сайхан хүмүүжүүлж ханигаа сайхан өргөж дэмэндэг үгийн сайхныг хилдэг. Хамт олондоо нөмөртэй ахтал энэ хүн болгоны сайхан үүрэг юм уу даа л гэж би боддоо шүү дээ. Одоо сүүлийн эцэг эхчүүд харьцангуй хүүхдүүдтэй их анхаарал тавьдаг. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхийн тулд цаг хугацаагаа мөнгө төгрөгөө хангалттай сайн зарцуулдаг болсон. Гэтэ хүүхдүүдээ онц сураарай, сайн сургуульд орно шүү, англи хэл сурна шүү, хэл сурна шүү, гадагтаа сурна шүү гэдэг юм уу. Ийм илүү төлхөө хэлж байгаа юм шиг. Гэтэ мэдээж энэ буруу биш. Хажуугаар нь байх ёстой хүмүүжил хүн чанар байх ёстой гэдгийг мэдж байгаа сүрхий ээж аваад бас байна. Энэ тэнд ярьж хахад хүүхдүүдийн академик боловсролд анхаарат байдаг. Зүгээр л хүнд хайртай нэгнийг хайрлахын тулд ерөнхий боловсролын сургууль 7 хоногт ядаж ганц удаагийн ганц цагийн хичээл заадаг юм цаг байгаа билүү гэж сонсогдож л байдаг л да. Гэхдээ энэ нь ажил хэрэг бас болоогүй л байна. Та насанд хүрсэн ээж аавуудад сургалт хийгээд явж хахад ерөнхий нэг уур амьсгал мэдэгддэг штеп.
хүн чандрын боловсрал гэхээр хүний нүднээс дэмжиж байгаа хэдэн хувь байгаад бүр ингээд дэмжихгүй ойлгохгүй хэдэн хувь байна уу? Ийм ялгаа юу анзаарэгдэж байна уу? Маш их анзаардаг. Тийм. Тэгээд миний өмнө нэг 100 хүнч байла, 30 хүнч байла, 6 хүнч байла. Тэгэл 600 хүний өмнө ч ингээл анзаарахтахаар ер нь ингээд сонсож байгаа хүмүүсийн биеийн хилэмж болон энэ хайхрахгүй байгаа, шимтэн сонсож байгаа энэ төр анхаардаг. Тэгээд миний нэг сайхан ойлгочихъя гэдэг үнд зүйлийг монголчууд хамтдаа хайж эхэлж байгааг би анзаараад сэтгэл гээ татаад байгаа. Яасан гэхээр Монгол өв уламжлал буюу энэ монгол хүний үнд зүйлийн тухай ярихаар нүдэн сэрэгдэг. Нэг шивээстэй богч ажилласан хэний ч үгэнд орохгүй бах та гэсэн нэг юм настад өгч байсан. 7-8 ихч дээрээс нэг 10 гаруй тийм залуухан хүүхдүүдтэй нэг юм байгууллагт. Тэгээд тэр нэг юм хувийн хвшлийн байгууллага. Тэгээд тэнд сургаалт орсон чинь ер нь бол хаалгаар ороод хөөхөө өсөж тэмүүлэх гээд их гоё хамт олон байгаа юм шиг хэрнээсээ жоохон замбраагүй. Тэгээд ер нь хөл тавиал мэдэгддэг юм чи. Тэгээ байсан чинь нэг нэлээд жоохон нэг юм дураараад тийм 2-3 ихж байгаа байхгүй хоорондоо юм яриад. Тэгээд би сургаалтаа ороод ингээд шууд за амар өндөө бүгдээрэнд нь энэ өдрийн амгалан сайхны мэндийг хүргье гэж ярьсан чинь яага мэдлч үү гэсэн царайтай хараад тий. Тэгэхээр энэ нөгөө мэндний учир шалтгаан гэдэг ер нь сайн байна уу? Сонин сайхан юу вэ гэдэг мэд бол энэ Европын соёл нэвтрээд одоо энэ 1900-аад он гараад ер нь нэвтэрсэн болол гэж ойлгож байгаа. Тэгэхээр монголчууд бол амар мэнд байна уу? Амгалан сайхан уу? Тий. Дээрээс нь таам нь амгалан орилж явна энэ төр гээд Монголын дээр үеийн кинондоос харах боломжтой. Энэ юу гэсэн гэхээр хэлсэн үгэндээ би эзэн байна, ам артай байна л гэсэн монгол мэд. Ер нь Бэмбэ Эренчунгагийн гэсэн шүү дээ. Дэлхийн монголч эрдэмтдийн одоо зөвлөгөөнд оролцоод. Тэгээд нөгөө монголч эрдэмт гэдэг чи одоо Монголыг нэвт судалсан хүмүүс ирдэг байлгүй дээ. Тэгээд ирээд л нөгөө хүмүүс чинь сайн байна уу гэж мэдлэл гэсэн чинь Эренчун багш дүлээ юм шиг хилгүй юм шиг сонсдоггүй ярдггүй юм шиг ерөөсө тоохгүй байсан гэж. Тэгээ одоо агуу дамдан сарангой байсан юм уу хин нэсийн тэр нэг өвгөө эрдэмтэнгүй чи ямар муухай юм бэ чинь хүмүүндэлж яхаа тэгээ энэ монголч эрдэмтдийн дэлхийн чуулган дээр одоо чи ч одоо солиотой машин гэдэг юм байлгүй дээ. Тийм л юм болж тэгсэн. Өвгөн багш юу гэсэн гэхээр сайн үг гэдгийн ард муу гэдэг үг байдаг. Байна уу гэдгийн ард байхгүй гэдэг үг байдаг. Монголчууд хизээч салаа утгатай мэн дээр мэдлж байгаагүй. Тийм учраас монголчууд ам артай байна би хэлсэн үгэнд байна да байна гэж батман дээр мэдлдэг гэсэн. Эднэр монгол хүний тухай монгол соёлын тухай судалж байгаа юм бол яагаад энэ мэндийн судлаагүй юм гэж. Их л игдүүцэж байсан гэдэг тий. Тэгэхээр энэ монгол хүний мэнднээс ахвалал энэ амны зөвхтэй баах дээр нь хинтээ яаж харсан яг л тийм үйлдэлийг хүн хүлээж авдаг шүү дээ тий. Одоо танаа энэ сайхан студиэр ингээл орж ирэл ямар гоё энергитэй ямар гоё ингээд ямар гоё найруулгатай хөөрхөн сэтгүүлчтэй ингээд бүх зүйлийг ингээ гоёор харахангуут бүх гоё энерги надад эргүүлээд гоёо өгдөг те. Тэгэхээр энэ гоё байна гэдэг зүйлийг хүсэж байгаа бол та өөрөө тийм гэгэн байх хэвээр. Гэгэн гэдэг нэг юм хийсвэр ойлголт ихээсээ болдоор гэрэл сэтгэлдээ тийм нартай байх хэвээр. Тий. Тэгэхээр энэ монгол хүний хүн чанарын боловсрал гэдэг зүйлийг ярихын тухайтад ижээгээ хайрладаг хамгийн эрхэм нандин хүний та яаж хайрлаж байна тэр л бол тэрнээс л ер нь хүнийг харж болох санагдсан. Ер нь одоо энэ орчин цагийн шинжилгээ ухааны үндэслэл дээр ч гэсэн тэгдэг шүү дээ. Өрөөлийн хин нэгэнтэй хүмүүстэй яаж харьцаж байгааг нь хүмүүсийг дүгнж олно гэд. Тэгэхээр энэ монголчууд бол айл хэдийн тэр 13 дугаар зууны үед бүр тэр хүнүүгэрний үед ч бүх энэ агуу соёлоо энэ гадаад эрдэмтдийн нотлох гээд байгаа энэ дитэн үгүүдийг ер нь зүрд зүгээрээ л хэлсэн шүү дээ. Сайнтай нөхөрлөл сарны гэр муутай нөхөрлөл муугаар л яг л байгаа юм чи тий. Сүүлийн үед одоо сэтгэл судлалын шинжилгээ ухаанаар баталж байгаа юм аль хэдийн манай зүрд зөөгөр батлагтаад бид өглөөд авцсан байна. Одоо л нэрээ тийм байж тэ гэж мэрсэр бодоод байгаа гэсэн. Тий шүү дээ. Тэгээд нөгөө түрүү нэг чой хамбын тухай би бас бодоол сая нөгөө ярилцж байхдаа нэг хэлэх ёстой юм их гоё санагдсан юм юу гэхээр ингэж хэлж байсан. Та ер нь гэр бүлдээ ямар байна? Гадны жижиг танаа тэгжил хандна гэж. За тэгээд нэг юм ханиагаа хүндэлдэг үгийн мухаа хэлдэг. Эсвэл нэг юм онгоо гээ чи нэг
төр зүрийн юм чийдэлчгээд мар энийгээл голдооныг шилэм тавьсан. Тэгэл тэр мөв гал тий хараал хэлээл тэр өстө тэгсэн штэ өгсөн баас тийм юм гээд ер нь нэг юм зах замбраагүй байгаа айлд бол хүн гутлаа арчихдаг үедээ орж ирэл хомирт нь гар цугаал нөгөө гэр эзэнтэй чи болохгүй юм яриад шилэмнийх нь ард гараал. Тэгээ сүулдэ чаашлал авгаагийн чимялаад л гадаад төрхөөрн чимялаад л хийдэг ажлын чи идэхгүй яасан ингээл амхандаа найзрахаад байгаа юм шиг боловч тэнд нэг юм эмх замраагүй хүндлэлгүй ертөнц үүсч эхэлдэг. Өө гэрээ эзэн ханигаа миний хань сайхан шүү гэд. Ханин ч гэсэндээ гэрээ эзнийгээ бадартал нь хайрлал. Хүүхэд нь хөөрхөн хотгод нээжгүйгээл ижээ авыгийн хайранд ингээд байгаа гэрүүлд хүн орж ирэхээр цэмцэгнэ л дээ. Гутлаа арчаад л гутлаа тайлах яах вэ хөө. Тийшээ суу гээл зүгээр гээл цэмцэгнэ л. Шамбоо сууж байгаад л үгийн сайхныг хийлээл. Тэгээ зэгцтэй сайхан байж байгаа л гардаг. Тэгэхээр энэ гэр бүлдээ бие биенийгаа яаж хөндлөнө гэдэг гадны жижигэн төрөл ингэж асар их нөлөөлдөг байна. Тий. Тэгээ монголчууд чинь ер нь эр хүнээ хөндлөхийн тухайд бар зүгт эр хүнээ баруун хойноос суулгадаг. Эмэгтэй хүнийг хатан ухаантай аливаа зүйлийг зөөлөл зарим зүйл дээр ухаан сийлээсэ гэж туулаа зүгцүүлдэг. Тийм учраас туулаа шиг тийм хөөрхөн игдүүтэй давхар энэ эрдэмтэй аливаа зүйлийг энэ юуны ч агуурн чамаагүй ороод ингээд гүйцэлдүүлдэг ийм ухаантай байсан байх гэдэг. Тэгэхээр энэ монголчуудын энэ тоо тооллын ухаан, зөв чигийн ухаан, амны бэлэгтэй байх ухаан тэр ерөөл хэлнэ гэдэг л бие биенийхээ амьдралыг ерөөлөөр л засдаг байсан юм билээ шүү. Гүнгүүрс гарахтаа очивол гоё ерөөл хэлждэг. Тэгээ хоёр хүүхдээ гэрлэхэд очивол бүх ах トゥ нар нь цугулж байгаа. Одоогоороо соёл нь байгаа шүү. Сайхан уламжлал нь ерөөчдөг. Тэнгүүд ижээ аав эмээ өвгөө 80 нас 100 нас хүрэхэд нь очиод ерөөлөө хэлээд найр хийждэг. Энд чинь нөгөө найранд дуулна гэдэг бол гоё их эрчим аваа гардаг гинэ. Тэгээд нөгөө дуулж байгаа хүн муухай зүйл бодох ямар ч боломж байхгүй. Нөгөө цэнгэлийн манлаад хүрнэ гэдэг шиг бүх аавраа хиймэр бүх зүйл нь гоё дээрээ тавьж байгаа тэр дуугаа хишиглүүлдэг. Тэгээд дээд тэнгэрт хүрдэг аялал бол монгол хүний дуу хоол. Тэгэхээр энэ нөгөө сайхан бүгдийг цуглуулж хагаад найрладаг монголчууд гэгээн байхаас яах вэ? Агуу байхаас яах вэ? Тий. Анзаардаг бол Чингис хааны үеийн кинон дээр байлдахаас өмнө нэг бид нар шиг тэгж одоо хэтрүүлж одоо нэг шиг ууж цархад хүртнэ гэж юу ах вэ? Нэг юм хүртгэмаа хүрчээд галаа тойроод ингээ бүжиглээ дуулж байгаа дайндаа мортдог гэсэн. Тий. Ажиглал одоо л би ч гэсэн ингээл анзаараад харж байгаа байхгүй. Тэнгүүд тэр гал гэдэг эрчмийн дээд байдаг. Тэгээ тэр галыг тойроод бүжиглж дуулна гэдэг эрчим хүчээ тэнд байгаа бүх сайхан зүйлээ бийсээ дээд тэнгэртээ бас дуун хуур бүх зүйлээ хүргэжсэн юм болоо гэж бас анзаараад боддог. Бас ч тийм одоо юунууд байдаг л да. Яг таныг сая хэлж байхад монгол хүний дуу хоолой тэнгэрт хүрдэг, дуу хуур ер нь дуулж байгаа жаргалтай байж ижил хүн сайхан юм бодох ухаантай байж ижил дуулж байгаа ер нь яаж хийж байгаа тий. Тэгэхээр одоо хүүхдийн зүгээр нэг үсний найр, хурим найраа гэртээ хийхийг би бэлгшээдэг. Шинэ гал голомтондоо өөрийнхөө гэрт яг тэгэхээр тэр гэр оронд одоо ч сүүлийн үед бүгдээрээ л их сайхан эрчим энерги айлд орохдоо сүү бариад ордог гэдэг шиг хүүхдийн өсний дайхны одоо найранд очиж байгаа хүн хамаг сайхнаа бодвол хүүхдийн нөхөрдөл ингээл нүдэн гэрэлтэл орж байгаа шүү дээ. Тэр энергийг тэр зочдын сайхан бүгд зүйлсийг гэртээ үлдээдэг гэдэг утгаараа гоё юм болов уу гэд бодоод байсан. Яг л сая ярьчих шиг болов. Яг үнэ. Тэгэхээр энэ нөгөө тэр айлт чинь нөгөө өстой гэрийн жавар өргөнө гэдэг шиг те. Тин чинь нөгөө нэг хань хамаагүй хүн ер нь ирэхгүй шүү дээ. Хөдөө хээр бол монголчууд яг нэг аян замд явж исэн эрэлчин тэгсэн гэсэн гэ. Тэр эрэлчин гэхтэл бас л нэг сайхан хүнд сайхан сандаг хиймэртэй морин дээл дээр хийсч явсан. Тэнгүүтээ орж очиод үгийн сайхныг хилээд халуун шуута малаа амлчаал гардаг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ тэнд цугласан ураг удам ах トゥ бүгдөө айл өрх болгон гоё үг хэлээд араас нь дуулж шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө гэрт байгаа одоогийнхоор энерги тухайн үеэр бол одоо бүх зүйлээдэг юм гоё нөгөө сайхан бүгдийг одоо цуглуулж ийн гэсэн тэр гэрт те. Тэгэхээр энэ гэр амьтай байх, дээр нь энэ гэрийн энерги буюу энэ гэрийн эрчим хүч гэдэг зүйл өстой өндөр түвшинд хүрэхээс өөр аргагүй л тийм гоё байдаг гэсэн бэл. Тэгээ ташрамд нэг юм гоё дуучин найз мэдүүдээ хаяа би нөгөө онгорох ястай юм шиг санагддаг. Онгорон гэдэг хий хөөрөж байгаа юм биш нэг урам хайрлаж нэг нэгэндээ гоё үг хэлж мэдхээ байсан хэсэг мастай болцсон шүү дээ бид чинь.
Тийм болохоор би дуучин найзуудаа манай хамаатан ч гэсэн сайхан дуучин эмэгтэй эрэхтэй хүмүүс байгаа л да. Тэгээ би тэгдэг байхгүй. Энэ дээд тэнгэрт одоо манитул одоо яриад яг хаа дээд тэнгэр энэ сайхан одоо юу гэдэг те Монгол хүний буян зараагаараа бол сайхан ярьж болно. Тэгэхээр энэ сайхан хоолойтой төрнө гэдэг хүнийг сайхан их шиг аваагаар ингэж цэнгүүлэн баясгана гэдэг дээд тэнгэртэй холбогддог энэ эрхэм гоё алдар дээрээс нь эрхэм гоё юм гоё мэрэгжил шүү. Тэгэхээр дээд тэнгэрийн дууч минь чамдаа гялалаа энэ төр гэд би урам хайрлах гэдгийг хэлдэг. Тэгэхээр их гоё байдаг надаа. Тэгэхээр тэр сонсож байгаа хүн ч гэсэн нэлээд гоё байгаа. Тэгэхээр энэ учиртай л юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ Монгол хүний дуу хоолой хөгжүүл ингэдэг штэ нөгөө хөөрхий биеийн жоохон өвдөд байсан бүр дуун гарахаа олчих чинь утахгүй гэд. Тийм. Тэгэхээр энэ хоолойд хүний сүлд буюу эрчим гол ам байждаг. Тэгэхээр энэ хүний энэ утасны цаанаас ч гэсэн мэдэгдэг ч тий. Нэг юм сэтгэл санаа ямар байгаа дуу хоолойгоор илэрхийлдэг ч. Нэг хөөрхөн цаваа уйл за манай хүн амжилттай байгаа юм байна. Ер нь галзаад байгаа юм байна гэж мэдэгдэг тий. Утасны цаанаас шууд байна уу гэж дотны үнэ мэддэг тий. Тэнгүүд яасан дуу мутаахан минь яасан ингэ тэгэнгүүт ер нь л нэг юм таг юм тохиолдсон байдаг те. Тэгэхээр энэ монголчууд их айхтар тэгээд дуун цаашаа орч те энэ хүн утахгүй хаа гэтэл нөгөө сүр сүлтэн тэнд хоолойны өнгөнд байдаг. Тэгээ явчт юм байна л. Хичнээн хиймэртэй авах гад хоногийн тоонд төгцөн байгаа хүн бол эрчим өндөртэй дуу хоолой их шиг аваа гаргахад хэцүү л байдаг юм байна. Тийм. Тэгэхээр энэ дуу хоолой гэдэг маш чухал. Тийм байна. Бид нар өсөхөд ингээл нэг жишээ авах гал байдаг юм бэ. Өсөж байхад харьцангуй монголоороо харьцангуй хуучнаараа өссөн юм хүүхдүүд. Тэгэл аав ээж зүрд зүг, хил зүг ерөөсөө ингээл бүгдийг мэдхгүй юм. Одоо зүрд зүгд л бараг байхгүй. Гэтэл хүүхдүүдээс асуухаар зүрд зүг, хил зүг тайлбарлаж чадахгүй гэдэг нь ингээл баг багаар бид нар монгол ахуй соёлоосоо бас холдоод байгаа юм шиг. Гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүдийн үзэж байгаа харж байгаа сонирхож байгааг тас хориол одоо монголоороо байх ёстой шүү гэл дайраад ах бас хэцүү. Тэгэхээр та яг энэ шинэ үеийг өсгөж байгаа бидний үеийн болоод биднээс дээш үеийн аав ээжүүдэд монгол өв соёл, монгол хүний үнэт зүйл, хүн чанарын боловсролыг яаж тунгийн тааруулж өвлүүлэх вэ гэдгийг яаж ер нь ярилцдаг вэ? Заадаг вэ? Тийм. Одоо нөгөө зэнзээ буюу түүнээс доош үеийнхэн бол яг өмнөөс нь чиглэл цараа ингэж савхад бол төдийлн нэг юм сонирхолтой бас санагдахгүй юм шиг байна. Тэгэхээр би Гандигийн сургуулийн 1-р курсын оюутан хүүхдүүдтэй түр 7 хоногт ярилцаад давхар шүтээсийн 1-ээс 4-р курсын хүүхдүүдтэй бас нэг сургалт ороод ингээ ярьж хахад монгол хүний нэг юм ураг удмын таталцал буюу энэ ясны нэг юм яалтчгүй монгол суур юм байдаг юм. Тийм. Тэнгүүд би тэднэртэй одоо яаж харьцах вэ гэж дотроо бодож байгаа шүү дээ. Тэгэл бас 8 дугаар ангийн хүүхдүүдтэй ч бас лекцэмшаал ярилцаал сууж байхад ер нь бол хүн чанарын боловсрал монгол хүний тухай бид яагаад Кембрижийн ухаанаар биш монгол ухаанаар хүмүүжих ёстой вэ гэдгийг хэлээд ухааруулахын тулд би монгол хүний түүх юу гэж хэлдэг вэ гэд асуусан. Тэгээд Монголын түүх юу гэж хэлдэг вэ гэхээр ер нь хүүхдүүд сайн мэдгүй л байгаа. Энэ бол нөгөө Монголын түүхийг эхлэл бол дээд тэнгэрээс заяад бүрчин гоомор л гэдэг. Монголын ноц товчоогоор л бид ярих хэрэгтэй юм байна. Тэг ингээд та яагаад хүн бол төрсөн бэ? Багш нь тайлбарлаад өгье л даа ингээ ярангууд. Монгол хүний хиймэр гэдэг ийм байдаг. Миний хүүхдүүд орчин цаг дээр бол одоо шинжлэх ухаанаар IA дээр амархан болгосон юм шиг боловч монгол ухаан гэдэг бол супер юм штэ гэж хаад ингээ харилцан яриамаа гэр ингээ яриад. Тий. Тэгээд хин нэгэнд урам хайрлах системээр энэ төр ярих их надад их аятайхан санагдсан. Яагаад гэвэл ер нь би энэ миний гол бодоод байгаа юм бол болохгүй бүтггүй болгоныг түүж ярих гэхээс болдоор энэ зинзэн үеийнхэнтэй урам хайрлах системээр явах хэрэгтэй мүү гэд сэтгэл зүйчээр сурч байгаа юм бодсон. Тий. Тэгэхээр тэднэрт хит өнгөрөх биш ойлгож харьцах хэрэгтэй байна гэж ойлгосон. Тэгээд тэдний нэг юм сонирхолтой ертөнцийн төр монгол хүн юм болохоор миний ярих гэдэг юм бас сонирхолтой байсан юм байл. Тэгээд сургалтынхаа төгсгөлд ерөөл хийлдэг болоод бие биендээ талархдаг болоод багштай талархал зохиогоод тэгээд надаас бүр тийм гоё багшаа таны дугаарыг авч болох уу? Эсвэл Instagram байгаа юм тэр гэж хөөрхөн асуусан. Тэгээд би бас их урам авсан шүү. Тэгэхээр аливаа зүйл дээр монгол хүн юм болохоор тэр ясанд байгаа боломж ясан махны дасархай дээр тэр судсаар урсж байгаа тэр гоё монгол хүний үнд зүйлийн юмнууд бас
байдаг л юм байл. Энд чинь нөгөө харийн орн биш Монголдоо. Тий. Тэгээд нөгөө цаг үеийн давлгааны улмаас эн чинь нөгөө яг энэ хэдийн маань гизэн даах үед нь бидний одоо Монгол орн тийм зэгцтэй байсан үгүй юу бас цаг хугацааны энэ солилцлуудыг бас бодмоор л юм бэл. Тий. Хараад ойлгохгүй бол туулж ойлгоно гэж нэг айхтар үг байгаа. Одоо насанд хүрээд одооны хүүхдүүд бол хүн чанартай байх ёстой шүү. Нэгнийгээ хайрладаг байх ёстой шүү. Амтны зулгыг өрөвддөг байх ёстой шүү гэлээж ямар хэлж л байгаа. Магадгүй тэр хүүхэд ээж аавынхаа хэлж байгаа шиг байхгүй байгаад насанд хүрсэн хойноо ажлын байран дээр гарвал өөрөө ямар хүнд хэцүүг туулж ийн таны ажиллаж байгаагаар хамгийн хэцүү нь өөрт нь юу вэ? Тийм шүү дээ. Одоо ингээд 2000 гаруй оны хүүхдүүд чинь энэ нөгөө хүний нүцэгээ байж хахад ингээл аль хэдийн ажил дээр гараад ороод ирж байгаа. Тэд бол юм юу хагаад нэг бидэн шиг нэг юм эцсийн нүцчий гэж суугаа. Нэг юм дээр удаан суухаас айгуу тийм тогтцгүй юм бил. Тэгээд тэр идэд юу хэрэгтэй вэ гэхээр ийм доктор сууршилтай зан айгуу хэрэгтэй. Дээрээс нь нөгөө бид бол хүсээгүй хийх ёстой л тэр ажлын байрны тодорхойлолт энэ тэр ажил үргийн хуваар өнөө тэрнийхээ дагуулдаг. Би хүсэхгүй байна, би хиймэргүй байна гэдэг гараа явдаг. Зарим нь бэжэл та би сэтгэл тавгүй байна. Тэгж яагаад ажил руугаа орно гэдэг. Тэг бүр ингээд ямар сони юм бэ? Ваа яагаад гэвэр гайхмаар тийм. Тэнгүүд тэр иттэй дараагийн тухайтад бол ерөөсөө яг л зэндэтэйгээ харж байгаа юм шиг би ч гэсэн адилхан ингээд юм урдаг. Би ч гэсэн ингээд хаяа умаар өдөр байдаг л да. Гэхдээ хамт олонны нийт масс 100% энэ ширээний ард эсвэл энэ үйлдвэрийн байрны дотроо байх хэрэгтэй байгаа дахаар нэг нь ингээ ондоо шууд цогтод яваад ахаар чи нэг юм юу ч чадахгүй юм шиг харагдаж болохгүй. Тэгэхээр энэ танаа үеийнхний төлөөлөл чи учраас тэгэхээр миний дэ аль боломжтой цагч аль нь ингээ хувилбар гаргаж өгөөд. Тэгээд аливаа зүйл дээр ер нь ингээл аль болохоор ер нь бол чи Монгол хүүхэд Монгол сайхан залуу учраас гэдэг юмыг үнцгийг жоохон юугаад жижигэр ч гэсэндээ тэр хүмүүст ойлгохлохыг бас хичээгээл байдаг. Тэгээд ер нь явж нэг өөрөө нэг юм жоохон манлайлагчтай хүндлэлийн мөртэй байхгүй бол өөрөө урд нь гарах боломжгүй хав одоо дутуу байж тэр хүмүүст одоо HR буюу хүний нөөц дээрээс нь байгууллагада доктор шууршилтай байгаараа гэдэг юмыг заах боломж бас ямар илээ те хомс шүү дээ те. Тийм болохоор ер нь бол явж өөртөө дүгнэлтэйдэг ховны хөгжлийн тухай одоо менежментээр бол тийм зүйл дээр анхаардаг байсан ард түмэн бол супер ард түмэн монголчууд юм байна. Тэгэхээр энэ бид төр мартцсан энэ гоё түүх уламжлалаа санаж сэрхэл цаг үе ирж байгаа юм. Тэгэхээр энэ ижаа цаг хугацааны буруу биш ер нь аливаа зүйл дээр түүхэн ч гэсэн аливаа зүйл тартагтаа туулж эсвэл ганхаж говьж гад нэг зэхэрлийн гоё өндөрлгүүд ирдэм бил. Цаг хугацааны болцоор. Тэгэхээр энэ цагийн болц гэдэг дүүдээр бид нар ялцгүй хүлэн зөвшөөрөх ёстой. Тэрэнд яг үгээр чадах яр хатгаараа цаг үед үеийг хүмүүс одоо зүтгэж манлайлж исэн, хамтдаа зүтгэж исэн, төмөө олнороо явж исэн, үндэснээр хичээн чармаасны үндсэн дээр сайхан цагуудыг ирж авчирч исэн л да. Тэгэхээр энэ цагийн мөр дээр бол бид нар нэг юм та юу хийж чадах вэ? Тэр төвшөндөө бас нэг юм сайхан Монгол гоё Монгол ээж, сайхан Монгол эр хүн, зөв Монгол хүүхдэл байчмаар байна. Тэгэхээр энэ нөгөө хий ярина гэхээс олдоор энэ яг үйлдэлээрээ харуулж энэ чинь нөгөө цаг хугацааны одоо иргэшээлээр харагддаг зүйл учраас нөгөө гялс цаага чам чи энэ цай болцсон штэ гэж харагдаж байгаа юм шиг биш учраас нилээ их нөгөө маасыг хамарсан энэ зүйлүүд дээр хамтдаа л явахгүй бол асуудалгүй зүйлүүд байна. Үндсэн ажил хүний нөөцийн мэрэгжилтэн, хүний сэтгэл зүй яг л ингээл бүх насны бүх үеийн хүмүүстэй ажилдаг. Сэтгэл зүрх цаад сэтгэлийн дуудлагаар бас л ингээл Монгол хүний үнэт зүйл хүн чанарын тухай ингээд яриад явж байна. Тэгэд энэ сургалт хийж байгаа хугацаа нь бас баггүй хугацаа байна. 10 хамжилэгдэх чинь хүний амьдралын хэдийн хугацаа билээ дээ. Тэгээ залуу насаар бодоход тэгэл шижигнсэн сайхан залуу насны юм 10 жил ингээ явж байхад уг нь Монгол хүн болгоо энэ тухай бодоод яг таг дагдгуумаа гэхэд нэг цагийн хугацаанд юу ч хүлээдэ гэдэг ингээд чимээгүй сонсохоор юм сэдв байгаад байгаа байхгүй. Тэгтээ шантрааж байгаа юм байна уу? Ямар сони юм бэ? Энэ мэдээлэл ийм байхад Монгол хүн байж ингэж олон ярьж байхад яагаад энийг ингээд эсэргүүцээд хүлээж авч чадахгүй вэ гэсэн шантарж байгаа сэдв нэг юм агуулга байна уу? Би ер нь сүүлийн 2 жил гоё нэг урам аваад жоохон нэг юм давтамж олон болоод бүр их ингээд сэтгэл зүрхэнд ямар гоё юм бэ? Нийгмийн зэрэгтэл ч юм ер нь ингээд
яг усаагаар шиг хэрэгтэй байгаа юм байна гэдэг урам авсан. Тэрнээс өмнө бол би баг энэ Монгол хүний үнд зүйлийн тухай өөрөө ч бүрэн дүүрэн хүнд ярих тайны сэтгэлд бол дүүрэхгүй байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө сэтгэлд хүрэхгүй байгаа юмыг хүнд ярихтаа мантаа өөрийгөө ер нь засч яддаг өөрөөлийг засан ч гэж одоо юу бахав. Түрүүнд нь бол би нөгөө HR буюу хүний нөөц тэгээд төр албаны нөгөө стандартууд тэгэл архив албан эрх хөтөлгээл ингээд хөдөө орон нутагт ч ихсэн ажилладаг байсан. Тэгэл юу төр албаныхаа чиглэлээр эсвэл HR-ийнхаа чиглэлээр харилцааны одоо жишээ нь бол харилцааны хичээл нөгөө сургалт юм орлоо гэж бодож байна. Харилцааны одоо төвшинг ингэж ангилна. 0.5 м дотны харьцааг ингээ хувцлахтаа тийг ингээ өдгнээс дэш 3 урагаас дэш байхгүй бол болохгүй гэл ингээл нэг юм деталл юм байгаад байдаг. Тэнгүүд энэ Монгол уламжлалын тухай судлаад ирэнгүү те отор дээр энэ өмсөж байгаа малгай толгой дээл хувцас бүх зүйл чинь ямар гоё өрөөл дээр бүтдэг юм бэ гэл. Тэгээд Монгол хүний энэ үнд зүйлийн тухай ядаж суур юмыг ядаж нэг 2 цагт бацхаас ингээд би нэг хэд хэдэн сэдвүүдээр өөрийн гэсэн нөгөө сэдв текстүүдтэй л дээ. Тэгээд ингээд нөгөө сургуульд орох болгонд энэ дээр ингэх юм байна. Ингэх юм бол сонирхолтой юм байна гэж чамбараа явчих. Чамбараад тэнгүүд би өөрөө сүлд нь ямар гоё юм бэ гэж нэг ойлгосон ганцхан юм байсан байхгүй. Тэрэн дээр юу ойлгосон бэ гэхээр монголчууд нөгөө юу сансан 9 цагаан хүсэл нь биелэх болтгоо гэд би нэга юу гэдэг те. Тэгээд тэр 9 цагаан хүсэл дотор юу байгааг би мэддгүй л байсан юм бэл. Тэгээд тэр 9 цагаан хүслийг дотор нь юу ямар 9 цагаан хүслийг өрөөгд байгаагаа ойлгосон. Давхар 9 цагаан хүслийн өрөөл дотор Монгол хүний амьдралын тэр чигээрээ карьерийн тухай бодлого явж байгаа. Стратеги явж идэм бил. Тэгэхээр 9 цагаан хүсэл дотор хамгийн нэгдүгээр одоо юу эдийн хүсэл байж тий. Эдийн хүсэл гэдэг бол одоо унах морь амьдрах гэр орон тий. Тэгэнгүүт ханий хүсэл байж байна. Хамтран хансахын жаргал одоо энд сайхан хантай байх. Дараа нь үрийн хүсэл байж байна. За дөрөвдүгээрт нэг юм бол нөгөө анд нөхрийн хүсэл буюу хамтран хансахын хүслийг хийлээд байгаа. Тавт нь болохоор зэрэг нөгөө эзэн эрхийн хүсэл буюу аливаа зүйлийг хураан удирдаг манлайлдаг тийм хүслийг хэлж байна. За дараа нь болохоор зэрэг нөгөө юу тань мэдхэн хүсэл. Юмыг таньж мэдэхгүй бол гэдэг. Ингээд энэ мэдчлэнгээр явсараа байгаа тийм 9 цагаан хүсэл буюу энэ 9 зүйлийг дүүргэж чадсан хүмүүнийг 9 цагаан хүсэл нь биелсэн хүмүүс гэж нэрлэж байгаа. Тэнгүүд эдийн хүсэл, ханийн хүсэл, үрийн хүсэл гурваа дүүргэж чадсан хүмүүсийн нэг сая биеэн зассан хүмүүс гэнэ. Тэгээ анд нөхрийн хүсэл, харилцан хамтрахын хүсэл, тань мэдхэн хүсэл гурвыг дүүргэж чадсан хүмүүнийг гэрэн зассан хүмүүс гэж нэрлэнэ. Тэнгүүд эзэн эрхийн хүсэл, мөнхөрхийн хүсэл тий. Тэгээд нэг нь юу гэдэг л мөнх оршихуун хүсэл энтрийг энэ гурвыг дүүргэж чадсан хүмүүнийг төрөөн зассан хүмүүн гэж нэрлэнэ. Тэнгүүд 3-3-аар нь яг философлоод энийг бүр наривчлаад багцлсан байна. Тэнгүүд баг эндээс хүний хөгжлийн төлөвлөгөө буюу гэрийн хөгжлийн төлөвлөгөө улсын хөгжлийн төлөвлөгөө гараад ирэхээр л юм байлээ. Тий. Тэгэхээр энэ Монгол ухаан гэдэг чинь үнэхээр гоё. Та яг энэ 2 цагт Монгол хүний үнэт зүйлсийн талаар яг чухал бүхний багцлыг гэсэн. Одоо бид хоёрын ярьж байгаа нэг цагт багцлах гэдэг юм л да. Өөр багасгаад. Тэгсэн хоёулаа Монгол хүний үнэт зүйлийг та 4% хагаад хамгийн чухлаас нь тоочсон. Хүн чанарын боловсролын талаар, хүмүүжлийн талаар хүн байх тухай болог яриад ивэл одоо яриалахаар байна. 1 цагт дахиад багцлая, дахиад нэг сэдв чухлыг нэмье гэвэл та юуг нэмэх вэ? Ер нь бол одоо хэдүүлээ хүн чанар буюу тэр зүрх сэтгэлийнхаа боловсролд анхаарах хэрэгтэй. Энэ төрийн бодлогоч байна уу? Айл гэрийн аав ээж хоёрын хоорондоо ярьдаг бодлогоч байна уу? Ер нь бид нар эцэг ихтэй ачлалгүй хүмүүсийг бэлдээд байгаа юм шиг надад санагдаад байна. Тэгэхээр энэ Европын гашуун туршлагыг давтах үедээ гэж би бүр бодоод байна. Тэгэхээр энэ Европод бол шил тойл шиг бүр юу гэдэг нь үнэхээр супер хотод бол сүндэрлж чадчих байгаа. Тэгэхээр тэр дотор ямар гоё машин, ямар гоё бүр ингээд хүн энийг бүтээсэн гэж үг юмар их гоё хотод зөндөө. Тэгээд тэр дотор хаз жаргалтай хүн байт юм болов гэсэн чинь ганцарсан, хийх юм олж ядсан. Хорвоо дэлхийн энгийн амьдралыг л гоё юм байна да гэж бодсон. Тэгэхээр энэ хүн чанар гэдэг зүйлийг гээцсэн хүмүүс тэр дотор амьдраад байгаа Европод бол тийм байна. Тэгэхээр энэ монголчууд энэ Европын гашуун түүхийг одоо энэ гэр бүлийн тухай хууль энэ
одоо хүүхдийн хүмүүжлийн тухай хууль дээр хэтэрхий их Европыг дуурайхаас болдоор зүгээр л Монгол ухаан дээр суурьлах нь зүгээр юм уу гэж боддог. Нэрээ бас тий. Тэгэхээр энэ ээжийн аавыгаа хүүхдээ ирэх гээд ээжийн аавдаа ачлалгүй ээж аавгаа шоронд хийх гээд байдаг хүүхдүүдийг Европод хүмүүжүүлээд өсгөжтэй юм бэл. Тэгээ энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр энэ монголчууд бол энэ нэг насны жаргалтай ард юм. Дэлхийн хаанч байхгүй. Тэгэхээр энэ ямар учиртай вэ гэхээр өсөх насандаа ээжээ аав эмээ өвгөр хайрлуулад хүүхэд авах насандаа нэг хүүхэд насны жаргалаа эдэлждэг. Насанд хүрэнгүүтээ ханийн жаргал буюу бие бинийгаа дэмэндэг. Ханийн тухай дуулдаг. Тэрнийхээ тухай гэгэн сайхан болгоныг боддог. Дэлхийн хаанч тэгж ханим нь хансгын жаргал гэдэг доо ер нь байхгүй шүү. Тий. Тэгэхээр энэ ханы хайр гэдэг эд яваа насандаа тэр гоё иртэй байгаа үзэсгэлэнтэй байгаа үедээ тэр үеийнхээ хүний хайрыг үзчихдэг. Тэгээд өвтөл насанд яадаг вэ гэхээр нөгөө ээжээ аавдаа хайрлагдаад хандаа хайрлагдсан хүн чинь үр хүүхэдтэй ач зээдээ хайртай хөгшин хүн болж. Насыг илэн. Тэгэхээр энэ тэгж байгаа буурлуудад эргүүлээд эмээ өвөдөө хүүхдүүд хайртай байдаг. Аав минь ээж минь гээд насны найрыг хийгээд өр хүүхдээ шуугилаад тойруулчихсан. Тийм гол дэлгэр Монгол орн тийм гоё дүр төрх харагддаг. Европод бол хүүхэд насндаа өөдтэй хайрлуулдаг ч юм уу ч юм. За яг нэг жоохон хайрлуулъя. За тэгээд эдэр наснд эд тэнхээтэй байгаа наснда би нэг хайрлаад л өмсөж өнгөл. Тэнгүүтээ хүүхдээ асарч мэддэг. Насанд хүрлээгээд тусад нь шууд одоо ямар ч та нөхцөлдөөсөн гаргадаг. Тий. Тэгэнгүүт ижээ аавыгаа хөгшрөнгүүт насрамжийн газар авч яддаг. Тий. Хүүхдүүд энэ бас их сонин соёлтой. Одоо манай монголчуудыг заримдаа ингээд тэрийг мушгиж яриад байдаг шүү дээ. Манайхан нэг юм тогоо шанаг нь холбогдсон нэг зууралцсан амьдралтай гэдэг. Яг муучлал тэгж ярих гэдэг. Гэтэл эн чинь хэрвээ тийм биш болвол хөгшрөөл аав ээж нь насрамжийн газар хүүхдүүд нь багада 24 цэцэрлэгт эсвэл тустай өрөөнд ийм байх юм бол ирээдүйд юусоо яг Европч болох. Тийм болохоор энэ нөгөө нэг насны жаргалтай арддаг нэг яг энэ байгаа гоё юм уламжлалаар нь өвөрмөц онцлогоор нь Монгол ондоошлоор нь авч юм. Монгол хүн нэг ийм гоё завургүй байсан юм байл шүү. Тэр гэх юм тэмдэггүй. Тэгээ би өөрөө адилхан эмэгтэй хүн гоё сайхан байхыг бодлгүй л яхав. Гэхдээ ээжээ аваас зайсан энэ өвөгдлөөр Монгол хүн ер нь гоё баймар. Тэгэхээр л нэг юм учиргүй зузаан урвал ийм том хамар хиймэл бүх зүйл гоё гэж ойлгоод баахан адилхан хүмүүс харахаар. Тэгээ эн чинь өөр өөрийн ондоошил, өөр өөрийн нүүр царайны хөөрхөн дөрөх удам судрынх нь энэ гоё хөвгдлүүд байгаа шүү дээ. Нүүд ам хүртэл маш хүчиртэй шүү дээ. Тийм болохоор энэ нэг учиргүй л нэг хин юу гэх бол гэж айхгүйгээр нэг ийм гоё монгол хүн гэдэг ийм загваргүй гоё монгол хүн байсан шүү дээ. Тавилтгүйгээр. Тэгэхээр энэ завгүргүй гоё монгол хүний хиймэр энэ хүний юу гэдэг монгол хүний ондоошил гэдэг зүйл их гоё байсан. Тэгээ одоо хөдөө хэр гараал ингээ байж хахад нэг юм хөх ах нар хөх хэрчүүд гоё идэв штэ. Нэг юм амьдралыг үзсэн ганц тамхи нэрээ мал тэнд яваа гэл. Агуу их туршлагатай. Бакалийнхаа төрөв нуулаад өмссөн. Тэгээ нүүдэл суудлын аяд бүх зүйлүүдийг чиглүүлдэг. Айл заахалтай алдсан малын олоод өчтдөг. Үр хүүхдтэй удам судартай. Айл үжи хотод хэдэн хүүхдийнхаа төлбөрийг төлцөн хэв нэг хүүхдээлтэй. Бор сайхан ах нар үгийн зөвхтэй ижи нар зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр энэ монгол хүний нэг яг ийм үнд зүйлийн тухай ойлголтын дээр энэ бэлчээрээ малаж хуу энэ ижи аваас өвлөгцөн энэ газар шороо нутаг энэ байгаль дэлхийгээ хайрлах юм бол зохицоорол юм л да. Тэгэхээр энэ хоёр том гүрний дундаагаа ойжиж өдөөтэй ингэж энэ жижиг гүрэнгээд байгаа боловч ингэж асаж манддаг түмэн олон ховорхон л доо. Тэгэхээр энэ монгол хүний үнд зүйл дээр суйрлах гадаага гол зангилаа болвол бид монгол онлол монгол хүнд монгол уламжил зохино. Кембрижийн онлол яах вэ? Тэр орчин ухаан шинжилгээ ухааныхаа үндслээр дэлхийн нийтэд бид хөл нийлүүлэхгүй яах вэ? Тэгтээ бидний суурь ямар вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Яг ингээд яриад ирсэн чинь Европ хүүхдээ яаж өсгдөг, аав ээжээ яаж хайрладаг. Ерөөсөл би эхлээл хүүхэд байхаас нь хөлд орсон хүүхдийн тухай төсөөлөл толгойд буугаадсан. Ингээ яриад ирсэн чинь үгүй байна. Монгол ээж болгон хүүхдүүдээ шууд ингээл хөхөөрөө өөрийнхөө сүгээр л хоололдог их хвчлэн. За мэдээж эрүүл мэндийн шалтгаантай бол хөхүүлэхгүй байж таар иймэрхүү тохиолдлууд бол байна. Гэхдээ одоо гадныхан шиг эмэгтэй хүмүүс чинь гоо сайхан хэлбэр өхний хэлбэр мохоо олчлоо гэж шууд угжаал юм биш.
тусад нь өрөөнд унтуулдаггүй, ерөөсөө том болсон хань хүртлөө унтдаг, өдөр болгон тэрвэрдэг, хайрладаг, нэг дор байдаг. Энэ болгон ялгархаас өөр аргагүй ийм сэтгэл зүйтэй сэтгэхүйтэй өсдөг юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд тэр нэг бөөрийнхээ буюу дугуй гэртээ бидний амьдарч байсан том боловсролын соёл явчихсан юм л. Тэнд нөгөө хараа хяналтгүй байх боломжгүй. Яасан гэхээр миний хүүхэд нүдэн дээр юу хийж ийн харагддаг тий. Хань минь юу хийж ийн харагддаг. Тэгээд тэр ээж аав хоёр бие бинийгээ ойлгохгүй байх ямар ч боломжгүй шүү дээ. Тэр дугуй гэрт бүх зүйл хувцас аваад ийн, хоол идэ ундаага бэлдэж ийн, хань нь адуундаа яваад ирлээ эсвэл ажилдаа яваад ирлээ дугуй гэртээ. Тэр хүн хилэлтгүйгээр бүх юм нүдэн дээр алган дээр тавьсан юм шиг. Тэнгүүд хүүхдийг тэр өрөөнд юу хийж байгаа бүү мэдвш. Бүх юм алган дээр. Эн чинь яг үнэндээ минимал буюу бүх зүйлийг алган дээр юм шиг ижээ ав хоёр хяндаг байсан байгаа даахгүй. Тэгэд ханыгаа хүртэл хардах сэрдэх боломж авахгүй шүү дээ. Бүх юм алган дээр. Чи ягаад нөгөө өрөөнд ороод алга болцсон уцхаад байна уу тэгээд энэ да хэрүүл авахгүй шүү дээ. Тэгээ нэрээ сүүлийн үед мод болоод байгаа нөгөө минималч тийм дээ. Тийм минималч жинхэнэ Монгол одоо тэр гэрт дотор байгаад идэг. Тэгээд тэр би түрүү нэг юу бодож илаа. Монгол гэрт хүүхэд амьдарч байгаагийн гэрхаа байдлын ухаан дээр энэ төр айгу ажиглагдсан юм л. За. Тийм тэнгууд яадаг гэхээр хөдөө өссөн хүүхдүүд маш гэрхаа байдаг. Одоо ингээд бид хэд их хотод ингээд амьдрал ингээд байж хахад дүүгийнх нь бэлийн энэ төр хувцас газар байцсан бахад юу ч харахгүй. Тэгэл дээгүрэн гიშгээл өөрийнхөө юмыг нэг өлгөөл ийш ордог. Тэгэхэд хөдөө өссөн хүүхдүүд бол хөдөө өссөн хүүхдүүдэд би атаархтгаа гэж сая нөгөө төөгөө тэгсэн байсан шүү дээ. Нөгөө манахны л бас нэг инфлюенсер сайхан одоо бас нэг манлайлагч залуу байгаа шүү. Би хөдөө өссөн хүүхдүүдэд атаархтгаа гэдэг. Тэгэхээр энэ нөгөө амьдралын хаттай бах, оюун ухаантай бах бүх зүйл хөдөөний төлөвшөл дээр дамаанда тэр 13-аас 16 насны хооронд илүү явагддаг. 11-ээс 13 насны хооронд явагддаг ингээд. Тэгэнгүүт ингэдэм байна л да. Монгол хүүхд бол одоо ингээд нэг юм уяатаа өсөд тэгээ уяанаас нэг жоохон гараал нэг юм 5-6 нас хүрээд хөрхөн байж атал миний хүү гэд өөртөнд хааруулсан даалгавар өгчдөг тий ажил өгчдөг. Миний хүү энэ аяга аваагаад гараа. За миний хүү хөөрхөн хурган шиг харчаад гараад ир гэд. Түлээ мото оруулна усаа зөв. Тэнгүү тэрүүхэн тэнд байгаа аргатай аргалнаасаа дөрвөлжээ дөрөх чинь гарч гүнгүүтээ хурган шиг хоёроо ингээд эргүүлж шít. Тэгээ хурган шигээ эргүүлээд арай том болж байгаа хүүхдээ миний хүү тухлаа эргүүлээрэ гэдэг. Тэгээ нөгөө тухлаа эргүүлээ ороод ирэх нь хүй хонь хаяа нь харсан уу чи гэдэг. Өөдөө гараад харчид ир. Хонь харлаа буцаа ороод ирлээ. Гэхдээ тэнгэр ямар байна чи харахгүй явдаа гэх. Өөдөө харж идэрийгээ гардаг. Тэнгүүд нөгөө хүүхэд яах вэ? Дараагийн удаад нэг нэгээр нь харахгүй. Туглаа хараад хурган шигээ хараад тэнгэр ямар байгааг хараад адуу хаана байгааг хараад хоньонд уулын ингэр дээр нүү цаашлцсан байна уу давцсан байна бүгдийг нь харчаад ороод ирдэг. Тэнгүүд хүүхэд детальчилж юм хийхээсээ залхуун хүрээд байгаа юм шиг эхлээд байдаг гэсэн бол бүх зүйлийг гэрхаа байх. Тэнгэрийн өнгө ажиждаг. Сахалт энд ямар машин ирсэн байна. Сахалт энд хідэн морь байна. Ах тийшээ мордоо явцсан шүү дээ. Одоо ирнэ шүү дээ. Усан дээр цэнхэр дэлтэл хүн байсан шүү дээ. Гэхдээ эн чинь бүх зүйлийг хянаж шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдийн гэрхаа байх, алсын хараа энэ нөгөө бүрэн төлөвшөд дуусаагүй 90 цент хүрэхээс өмнө энэ харааны холж байдлыг хүртэл тогтооход тусалдаг л байсан юм л. Японы эрдэмтэд Монгол хүүхдүүдийн хараа өөр бусад гүрний хүүхдүүдийн хараанаас маш илүү байсан гэж 98 онд тэгж судалгаа гаргасан байт. Одоо харамсалтай нь тэр нь тухайн үедээ л боллоо. Одоо бол одоо ёстой сэтгэхүйн хувьд яаж идэх юм байгаа үгүй л байгаасаа. За яг нь бодит байдал харааны хувьд бол бас л тэгэхээр 98 онд бол дэлхийд хамгийн одоо харааны өндөр түвшинтэй холыг хардаг маш гоё хараатай хүүхэд бол Монгол хүүхэд байсан байна. Тэгэхээр одоо ямар байгаа лээ? Зүгээр судлаачдын судалгаагүйгээр тий судлаачийн хэрэг байхгүй. Хэрэг байхгүйгээр хоёлаа мэдчихэж шүү дээ. Тий. Тэгэхээр энэ алиа зүйл дээр ингээл санаа зовох их сайхан Монгол нутгаа сайхан байгаасай. Дээр нь энэ Монгол хүний яс чанар өв уламжлал тэгээ ер нь Монгол хүн чинь нүд шүд хоёрыг хар гэдэг нөгөө хүнтэй суухт нь энэ гэдэг гэсэн. Тэгээд яс чанар. Шүд гэдэг бол удмын нэг юм яссаатай чанарыг харуулдаг. Нүд гэдэг бол нүд худал хэлдэг. Тэгээ монголчууд ингэдэж штэ. Хүний нүд рүү харж чадахгүй. Хүний нүд рүү харж чадахгүй. Тэр ч нэг нүднэгүүгээд нэмэргүй амтэр гэж ярьж байдаг. Тэгэхээр энэ гэрхаа байх ухаан, энэ мэдрэмж бүх зүйлүүд бол монгол хүний төвс байсан. Тэгэхээр энэ Монгол ижээ аав тэр эмээвөө бурал иж бурал аав гэж бидний ярьдаг дээр нь хөдөө эмээвүүдээр нэг зончилтгоо атсан хүүхэд бас шал өөр.
Тийм тэгэхээр энэ биднэрт яхаа энэ орчин цагийн даяаршил дээр нь энэ дэлхийн нийтэд хөл нийлүүлэхийн тухайтад энэ сайхан барилга шилэн эсвэл энэ метро бүх зүйлүүдийг нэвтрүүлэх нь зөв л дөө. Гэхдээ бид энэ Монгол хүний онцлог гэдэг юм аюурсыг гэж болохгүй. Үлдэх систем авч үлдэх. Гээхийн тухайтад яасан гэхээр одоо ингээл ойлаа бодъё л да. Монгол дээрээд яг монгол хүн хараа гэвэл яг хэцүү хөдөөлчихгүй. Тий. Тэнгүүд монголоор яг яриад байгаа мөн хэр бид нар чи англи орс бүгдийг нь хэлждэг тий. Хай гэж өнгөрч илээ. Тэнгүүтээ завсраар нь аккумулятор тим юм ерөөсөө 9 шидэ үгийг хэлдэг. Тэнгүүд монгол хүн ямар байсан бэ гэдэг нөгөө дээр үеийн Монголын хүнс тавчаа болон энэ монгол хүний судлалын тухай юмнуудыг гадаадд чинь нөгөө нэг зурцлынхаа нүдээр харчаад ирэнгүүт өө ямар сони юм бэ эн чинь өмч байгаа хувцсны юм Европч гэл юм шиг ба шүү дээ. Тэгэхээр яг энэ монгол хүн гэд яг харуулах юм яг шууд амьдрал дээр байхгүй болчиход байгаа маа. Тэгэхээр энэ монгол ондоошил дээр илүү их анхаарч энэ яг үндэ юм ухар сүшгүүд биш байсан юм лээ. Энэ дээл өмсөд чиквитл дээл бүсэлдэг тий. Энд чинь нөгөө ирчүүдийг төрөв булчирханаас эмгтээчүүдийг зэстэй төвчнөөс заа тэгэл нөгөө бөөр унжих энэ хотоод гидсний энэ өстой суналт нөгөө хариун марин бүх зүйлийг чинь гоё чиквитл ингэж барьж өгдөг. Дээрээс нь нөгөө эмгтээ хүнд ороосоо дарахад сэргийлж эрэгтэй хүний төрөв булчирхаан дээр энэ хормоо гэдэг зүйл маш их нэмэртэй байсан юм бэл. Тэгэхээр энэ бүрэн хувцс уу энэ монгол хувцсны одоо энэ учир шалтгааны ч гэсэн ярих юм бол зөндөөл юм байна. Тэгэхээр өнөөдрийн одоо гол зүйл бол одоо энэ монгол хүний зүрх сэтгэлийн боловсрол дээр л хэдүүлээ маш их анхаарах л одоо болчиход байгаа юм л да тий. Ааха. За бид хоёрын ярилцах цаг ер нь бол дуусж байна. Гэхдээ нэг асуулт байна. Одоо зөөлөн байхын тулд хин хиндэ хайртай байхын тулд одоо нэг сүүлийн үед эмпати гэж яриад байгаа штэ. Бусдын оронд өөрийгөө тавих чадвар. Энэнийг уг нь ингээд зүгээр бодоход хүүхэд хүлд ороод унаал, уйлаал, өвдөөл гэтэл ингээл өөрийнх нь үеийн хүүхэд өвдөхөд унахад тэр өвдөх нь өвдөж байгаа штэ гэл нөгөө найз нь хажуугаас нь гөвж өгвөл эн чинь ингээд том болох тусам хүнд муухай үг хэлээ тэр хүн гомдчихэвэл өөрт маань хүн одоо муухай үг хэлэхээ би яадаг вүлээ гэсэн л чадвар штэ. Ийм чадваргүй болоод байгаагийн шалтгаан юу юм бол тэр хүн өөрөө мэдрээд байгаа гэж тэр хүнийг яагаад өрөвдөж чадахгүй байна? Хайрлж чадахгүй байна. Ер нь энэ хөршөө холбоо юу энэ айл сайхалтай ам нэгтэй байхтай холбоотой юм шиг надад санагддаг. Дээрээс нь нэг эго гэдэг зүйлийг одоо яриад байгаа монголчууд бол ер нь бие биш бид л байсан шүү дээ. Таам нь л байсан. Тэдмэн байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ яг үнэндээ энэ монгол хүний айл сайхалт нөгөө айлынхаа нохоо хүн хоёртоо тарахгүй энэ бүтэхгүй гэж монголчууд ярьдаг гэсэн юм л л. Айлын нохоог үзэж чадахгүй. Тэгээд буусан хоёр. Тийм. Буусан айлынхаа хүнтэй хаяа нийлүүлээд буусан айлынхаа гэргийтэй тардггүй гэргий байх юм бол за энэ хинтээч тарахгүй юм байна. Тэгэхээр энэ аминчхан байдал гэдэг бол нөгөө монгол хүний дэлгэр зам байхгүй болчоор ингээд байгаа юм болоо гэж ажиглагддаг. Бас энэ олон улсын Улаанбаатар их сургуулийн энэ доктор багш нар ч гэсэн бас энэ нэлийн судалгаа юмнууд явуулсан юм бэл. Тэгэд тэрэн дээр энэ төр ингээл ажиглаад зарим нь гүйлгэж уншин, зарим нь ухаж ойлгохгүй л хэд хэд уншин тэгээ ингээ харж байхаар дандаа энэ монгол хүний малынхаа гидсийг хуваагаад айл хотолдоо тараадаг байсан хүртэл энэ аминчхан байдлыг засаж исэн юм бэл. Тийм. Тэгэхээр энэ эддээ ундаага хувааж идэж хэргэлдэг унаа малаа ч гэсэндээ нөгөө морин цуцсан хүнд морин юулээд буцаагаад явуулчихдаг гэсэн тий. Тэгэхээр энэ орчин үеийн юм болгон руу тэмүүл ингээ уламжлалаа гээсний бас нэг юм буруу үнцэг бүх юм дээр л илрээд байгаа харагдаад байгаа. Тий. Тэгэхээр энийг одоо ийм зохицуулж шийдэхийн тухайтад яах вэ гэхээр энэ харамаа бодох ч үзлийг ер нь амиа бодсон хаанч үрдэг юм а ганцхан мод гал болохгүй гэдэг зүйлийг л яг гэр бүлтэй энэ бүр гидсэн байхаас нь л нэг сурах л хэрэгтэй. Тэгэхээр энэ ганцгийн эхлэхээсээр юу гэдэг нэг юм 2 3 дахь үе дээр арай гайгүй зөөлөрт засагдах юм болов уу гэж харж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг хүн нэг дунджаар нэг юм 70 80 наслаа гэж бодоход энийг засах гэж нэг багадаа нэг 210 жил буюу 3 үе юм болох байхаа. Тэгж бас бодож шүү. За баярлалаа. Бид хоёр өнөөдрийн ярилцсан сэдв Монгол хүний үнэт зүйл,
хүн чанарын боловсрал тэгэл ер нь сэдв бол мэдээж дуусах дундашгүй ярих хэвээр ингээд дэлгэрээд байвал яваад л агаар ийм сайхан сэдвүүд баярлалаа. Үндсэн ажлынхаа хажуугаар бас ийм сайхан Монгол хүний зам заншил уламжлалаа түгээн дэлгэрүүлэх ёстой энэ ажлыг хийж агаад талархлаа. Баярлалаа. Тэгээд Монгол хүн нэг 3 зүйлд талархах хэрэгтэй юм лээ. Тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олондоос баярлалаа. Дээр нь Монгол хүний талархах ёстой 3 зүйл бол хамгийн эхлээд ижээ аавда талархах ёстой юм байна. Хоёрдугаарт нь эх орондоо талархах, уул усандаа талархах. Гуравт нь эрдмийн дээдэг энэ насанд одоо шигтгэж мэдрүүлж гэсэн ачит багштай талархах ёстой юм лээ. Тэгээд энэ 3 зүйлдээ дотроо бас их боддог. Дээрэс нь ер нь ямар ч хүн өөртөөгөө учирсан бүх хүмүүст талархаж, баярлаж, тэнд гэлан талархсан, баярлснаа илэрхийлж явах хэрэгтэй юм лээ. Тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олондоос их маш сайхан нэвтрүүлэг хийдэг. Дээр нь дугаар болгоныг алсахгүй сонсдог. Тэгээд монголчуудыг ийм соён гэгэрлийн тэгээд энэ танин мэд хүн чиглэлээр дээрэс нь хин нэгний амбицаар биш ийм гоё эгэл ийм одоо нийгэмдээ соён гэгэрүүлэхгээл явж байгаа хүмүүсийг урьж оролцуулдагт айгүй тийм их гоё үндэстэг санагдсан надаа. Тийм тэгэхээр энэ нэлээд юм гоё эрүүл мөртлөөсөө ийм гоё юу гэдэг те дэлгэр зүйлүүдийг илүү дэлгэрүүлэхэд их гоё гэгээлэг юм сайхан үнцгтэй. Тэгээд нэвтрүүлгийн уур амьсгал ч гэсэндээ надаа олон талаас нь хүн чачтай урьж байгаа нь их гоё санагддаг. Тэгээд би нөгөө л бас нэг амны бэлгээр байдаг гэдэгчлэг гоё ингээд ерөөл хэлхийг маш их боддог. Тэгээд танаа нэвтрүүлгийн хамт олонд нөгөө ажил үйлснүүдээ сайхан тий хамтран одоо ажилласан анд нөхөр нь амгалан сайхан тэгээд ачт үрсэн жаргалтай сайхан ирээдүйн 81,000 жилдээ их үйлсэн эзэн байгаараа гэж өрөөдөө. За баярлалаа. Тэр ирвэл бат тогтголтгой. За баярлалаа. За гэлээ. Сонсогчдоо, үзэгчдээ Хөгцөнгөр радио хөтөж подкастын ээлжид дугаар та бүхэнд хүрлээ. Та бүхэн нэвтрүүлгийн давталтын дугаарыг Улаанбаатар хотод 8219 119 долгионоор хүлээн аван сонсоорой, үзээрэй. Хөтлөгч М ойлаа дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай.